Ер нь Хармааны хулгайч нарыг улсын хуралд оруулаад суулгачихсан юм уу ч гэж бодогдож эхэллээ байна зүгээр. Ганцхан хоногийн өмнө засгийн газрыг огцруулна хэмээн 27 хүний гарын үсэг цуглуулчихлаа хэмээн гүйлдээд байсан. Гэтэл одоо 2 хүн би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлгаа зурчихсан байна хэмээн ярьж аваа. Түгээржүүл барам гарын үсгээ хулгайлуулсан 2 гишүүн хэвлэлийн хурал хийн хэмээн ярьж байгаа гэх сураг сонсогдоод эхэлсэн. Энэ шууганыг дөнгөж сонсоод байтал улсын хурлын танхим дотор нэгэн хулгайч хүн дуранд өртсөн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Огцорсон сайд олонний итгэлээр тоглож буй гишүүн мөнхөд харсаар байтал хүний микрофон руу хулгайгаар карт шургуулчихлаа. Хулгайгаар карт шургуулна гэхээр тэр шургуулж буй картааж бас хулгайгаар авсан гэсэн үг юм биш үү? Дэл суул юм дэсгээдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг л тэр. За энд 2 хувилбар байна. Нэг бол ширээн дээрээс нь дуусан, өгөө бол Хармаанаас нь хулгайлсан. Хармааны хулгайч нарыг улсын хуралд оруулчихсан юм уу гэж хэлсэн нь ийм учиртай. Монгол Ардын намын хаан энэ хулгай царайлсан хүнээ болиулаач. Манан бүлэглэл унахтаа бүр хулгай хийхдээ тулж байна. Явж 2 хүний гарын үсгийг дуурайлгаж зурсан гэх хэрэг мандаад байгаа. Тэр хоёрын нэг нь хөөрхий энэ ширээний эзэн Бадман Ямбуугийн Бат Эрдэнэ гишүүн болж таарав. Багийн аваргын хээгүү занганд далимдуулаад Хармаанаас нь картыг туужчихсан юм шүү. Арай дэнтнэ. Энэ хүний ордоос хөөж явуулаач. Бид мэрэгжлийн хулгайч шихуу ийм бохор этгээдүүдийн хулгайг камераар харж суух ямар үүлтэй хүмүүс вэ? Ийм ил цагаандаа гарсан хүмүүсийг төрийн ордноос зайлуулбал таарна. Энэ арайч хэтэрч байна. Монгол төрийн ордон шүү дээ. Хэлэх үг алга. Мөнгө хотыг зайлуулах цаг нь болж.